2025 оны хувьд бол яг хувь улс төрчийн хувьд зорж хий гэсэн зүйлээ тодорхой хэмжээгээр бас гаргаж үр дүн ихнээсээ гарсан юм жилээлээ. Мэдээж шинэ парламент шинэ гишүүний хувьд өшөө цаашаа үйл ажиллагаагаа эрчимжүүлэх. За хүссэн бас нөгөө хурдаараа явхад улсын хурал гэдэг маань өөрөө зөвшөлтслийн ийм талбар. Тэгэхээр олон бас динамик болд юм байна гэдгийг бас нэг ойлгосон жилээлээ. Ер нь би хувь хүний хувьд улс төрд орж ирсэн. Тэгээ ер нь бас нэг өөрчлөлтсөн гэж нэг бодож байгаа юм бол төр Монгол улсын хувьд бол бидний хувьд төр хийх ёстой юм хийхгүй юм их хийсэн тий ийм он жилүүд болсон байна. Би өөрөө бол Японд бас 7 жил сурч амьдарсан. За Францад бол Америкт бас сурч ажиллаж байсан. Монгол улсдаа ч гэсэн одоо боловсрол болж ажиллаж байгаа юм хүн. Тэгээ ингээ харахад илүү бас ийм нийгмийн асуудал дээр төрийн оролцоо заашгүй байх ёстой гэж боддог юм. Ялангуяа боловсрол, эрүүл мэндийг хамгаалах энэ хүн амынхаа одоо эрүүл боловсралтай хүн болох асуудал бол яалтчгүй төрийн бодлогын үр дүн байх ёстой. Нөгөө талаараа эдийн засгийн хувьд хувийн хвшилтээр тулгуурласан үр ашиг өндөртэй эдийн засаг байж аж ажлын байраа бид нар хадгалдаг, ур чадвартай, боловсон хүчинтэй. За бидний одоо зорж байгаа элбэг дэлбэг хангалуун амьдрах үндэс суурь бол тэнд бас байгаа гэж боддог. Тэгэхээр ингээ харахаар ялангуяа одоо нийгмийн эрүүл мэндийг хамгаалах асуудалтай төр хийх ёстой зүйлээ хийхгүй удацсан асуудал их байсан. Одоо тэрний нэг илрүүл бол тамхины хяналтын тухай хууль. Тэгээ яг хуу тамхины хяналт гэхээр тамхи л бодогдоод байдаг. Яг цаад үр дагавар нь бол энэ бол өөрөө нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үр дүн гарах хамгийн чухал хуулиудын нэг байдаг. Тэгээ энэ тамхины хяналтын тухай хуулийг салбарынхан маань 13 жил хийх гээд хийж чадахгүй, засгийн газрын одоо босгоор алхаж чадахгүй тий. Ингээд хийх гээд одоо эрүүл мэндийн яам маань оруулж ирэх гэхээр хийж чаддгүй. Янз бүрийн одоо харлуулалт гүтгэлэг лоббийн давтаад хийж чаддгүй байсан хууль. Тэгээ энийг бол яагаад гэхээр бидний бүгд л одоо нийгэмд харж байгаа хүүхэд залуучуудын маань электрон тамхины хэрэглээ гаарцсан, янжуур тамхины хэрэглээ гаарцсан. Бид нар өнөөдөр жилд 4300 хүн тамхинаас үүдэлтэй нас баралтаар одоо хүн амаа алдж байгаа. Тэгээ энэ тамхи гэдэг бүтээгдэхүүн 30-40 жилийн дараа үр дагавар нь гардаг, аажмаар гардаг. Тэг өнөөдөр бид нар 10 настай хүүхдийг тамхи электрон тамхи амдаа зууж явахыг харчаад дахиад 20-30 жилийн дараа ямар одоо хүн ам зүйтэй эрүүл хүмүүстэй байх уу гэдэг дээр үнэлт дүгнэлтүүж урьдчилан сэргийлэх ажлыг бол хийх ёстой. Тэгээ тэрний ч хүрээнд ямар ч хуулийн зохицуултгүй байгаа электрон тамхиг зайлшгүй хуульчилж хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ёстой гэдэг зорилгоор энэ тамхины хяналтын тухай хуулийг бол санаачилж одоо өргөн барьж ажилласан байгаа. Энэ бол сая улсын хурлаар босгоод авсан удахгүй бас хаврын чуулганаар батлагдаад үр дүн гарах байхаа гэсэн хүлээлттэй хуулийн маань төсөл. Тэгээ энэ бол төр хийхгүй байсан юмгийг нь хийх зорилгын хүрээнд хийсэн нэг ажил маань. Хийхгүй юмн дээр төр их оролцоотой байгаа. Тэр бол төрийн оролцоо эдийн засаг дах оролцоо өндөр байна. Хувийн хвшлийн орон зай боогдож байна. Хувийн хвшлээ бид нар дэмжих ёстой. Би ч гэсэн ер нь 10 хэдэн жил олон улсын хуулийн фирм дандаа хөрөнгө оруулалт, бизнесийн эрх зүйг сайжруулах тал дээр илүү ажиллаж ирсэн хуульч хүний хувьд энэ чиглэл рүү бас анхаарж байгаа. За тэрний нэг одоо эхний суурь бол хаврын чуулганаар одоо миний би өөрөө ахалж батлуулсан хууль тогтоомжийн хууль байна. Энэ хууль тогтоомжийн хууль гэдэг тэгэхээр яг хуу парламентын гишүүдийн үед маш хуур хууль боловч яг гол үзэл санаа амин сүнс нь юу юм бэ гэхээр Монгол улс өдөр тутмын нийгмийн одоо харилцаандаа хэрэгэлдэг нэг 430-40 гаруй хуультай. Харин түүнээс их авсан буюу их аваагүйгээр дураараа ард түмнээс их авсан хүмүүс биш. Одоо гүйцэтгэл зүгээр нэг албан тушаалтнуудыг баталсан 2300-400 гаруй журамтай байна. Тэгээ Монгол улс бол өөрөө нийгмийн харилцаагаа хуулиар биш журмаар зохицуулдаг журмын улс болсон. Тэгээ энэ л асуудлыг цэгцэлж нөгөө иргэд аж ахуй нэгжүүдэд хууль биш журмаар эрхийг нь боогдуулж, үйл ажиллагааг нь боогдуулдаг, эрхийг нь зөрчдөг асуудлыг цэгцлэх суурь хуулийг хууль тогтоомжийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийж хаврын чуулганаар батлуулсан. Тэгээ үүний дагуу ер нь хуульд авсан журам байх ёсгүй, энэ олон журмуудыг цуцалж хуулинд одоо тодорхой болох асуудлыг бол гаргасан байгаа. Үүний дагуу засгийн газарт одоо үүрэг өгөөд эх оны 5 сар гэхэд бүх одоо энэ журмыг цэгцлэх үүргийг өгсөн. Одоо энэ дээр засгийн газар хууль зүйн боловлоос ажиллаж байгаа. За цаашид бол мэдээж энэ чиглэлийн хуулиуд дээр яг үр дүн гарах хуулиуд дээр анхаарч ажиллаж байна. Энийн нэг хүрээнд бол төрийн өмчийн хууль, төрийн бол орон нутгийн өмчийн хууль гэж одоо манай улсад байгаа. Түүнийг одоо шинжилсэн нийтийн өмчийн хууль буюу ер нь төр ямар өмчтэй байх юм. Тэр өмчийг нь хэн одоо бүртгэж менежментийг хийж байгаа юм. Ямар зарчмаар энэ төрийн өмчийг
бид нар олон нийтэд одоо нээлттэй болгож ашиглуулж явах юм гэдэг энэ суурь хуулийн нийтийн өмчийн тухай хуулийг бол ахлахаар амжилтын хэсгийн ахлагчаар томилогдсон хаврын эх одоо оныхоо бас ажлын эхийг одоо тавиад энэ хуулийн дээр бас ажиллаж байна. Үүний зэрэгцээ энэ дээр суурилсан төрийн өмчийн компаниуд маань тэгвэл ямар байхын, засаглал нь ямар байхын, төрийн өмчийн бол орон нутгийн өмчийн компанийг юун дээр байгуулж болоод юун дээр байгуулжлахгүй зөвхөн хувийн хвшил нээлттэй гаргаж өгөх юм. Цаашлаа одоо энэ төрд байгаа олон өмчүүдийг ямар зарчмаар олон нийтэд нээлттэй болгож хувьчлахын гэдэг асуудлын үндэс суурь хууль нь бол энэ нийтийн өмч хууль. Тэгээд үүний зэрэгцээ бизнес эрх зүйг сайжруулах одоо чухал хуулиудын нэг төлбөрийн чадвар уудлахгүй буюу дампуурлын тухай хуулийн дээр ажиллаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль, ялангуяа иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулахын хууль тогтоомжийн асуудал дээр бас ажиллаж байна. За хаврын чуулганы үеэр болвол татврын багц хуулийн ажлын хэсэгт бас орж ажилласан. Одоо аж ахуй нэгжүүдэд тэгш бус байдлыг үүсгээд байгаа, дарамт учруулад байгаа энэ хуулийг бол бас цогцоор нь харах ёстой энэ ажлын хэсэгт орж ажиллалаа. Мөн одоо иргэд аж ахуй нэгжүүдийн одоо хоёр шүдний өвчин, нэг бол татврын хууль, нэг бол нийгмийн даатгал байдаг. Тэгээ төвшин гишүүний ахалсан энэ нийгмийн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн бас хуульд санаачлагчаар орж энэ асуудал дээр бас анхаарч ажилласан гэдэг ийм асуудлуудаар бас анхаарч ажиллаа. За үүний зэрэгцээ энэ оны 7 сард байгуулагдсан өргөдлийн байнгын хороог одоо ахалж ажиллаж байна. Шин тутам байгуулагдсан өргөдлийн байнгын хорооны хувьд олон нийтээс ирж байгаа өргөдөл гомдол дээр үдм шинжилгээ хийж бодлогын түвшинд улсын хурал юун дээр анхаарах ёстой гэдэг одоо юу гэдэг вэ? Термометр гэдэг юм уу те? Энэ одоо даралтын хэмжээд одоо юун дээр бид нар анхаарах ёстой гэдгийг мэдрэх одоо гол энэ арга зам бол энэ өргөдлийн байнгын хороо гэдэг. За үүний дагуу багш эмч нарын цалин төсвийн үеэр бол нэлээд өндөр тавигдсан өргөдлийн байнгын хорон дээр орж ирлээ. За иргэдэд бол аж ахуй нэгжүүдэд татврын дарамт байгааг бид нар 100 мянган хүний өргөдөл ирж байгаа татврыг бууруулах асуудал дээр бас харж байна. Энэ асуудлууд дээр бас анхаарч ажиллаж байна. Үүнээс гадна бас хувь иргэдийн эрхэн зөрчигдсөн өргөдлүүдийг бид нар авч ажилдаг. Тэгээ хаврын чуулганаараа бид бас хэн шалгалтын ажиллагааг далаацтай бас хий. Энийний нэг нь бол энэ орон сууцад шинээр одоо орон сууц захиалаад 20-30% урьдчилгаагаа өгчдөг. Гэтэл тэр компани нь нөгөө амсан хугацаанд орон сууцаа захиалгаа биелүүлдэггүй эсвэл алга болчдөг. 4-5 жил ингээд мөнгөө өгөөд орон сууцчгүй урьдчилгаа төлбөрөө өгөөд алдсан иргэдийн эрх ашиг сонирхол одоо зөрчигдөд байгаа асуудал дээр бид нар бодлогын хууль эрх зүйн орчин яагаад хийдэл гарсан байна гэдэг дээр хүн шинжилгээ хийж энийг засаж залруулах ажил дээр бас анхаарахаар энэ ажилд бас анхаарат ажиллаж байна. Миний хувьд бол ерөөсөө тассан зүйл байдаггүй. Гадаад томилторч гэсэн баг явдггүй гişүүдийн нэг олон улсын парламентын холбооны парламентчдын хүний эрхийн тусгай хороо гэж байдаг. Энэ одоо тусгай хорооны дэд ерөнхийлөгчийн хувьд ажилтгийд энэ олон улсын парламентын холбооныхаа ажлаар л одоо томилт авч ажилладаг. Энэ бол өөрөө хүний эрхийг хамгаалах, улс төрийн нөхцөл байдлаас болоод улс төрчдийн эрхийг боомлох халдах энэ асуудал дээр анхаарч ажилладаг юм олон улсын механизм байдаг. Тэгээ энэс бусад нөхцөлд бол би одоо чуулгандаа суугаад идэвхтэй ажиллаж байгаа. Бид нар одоо анх удаа сонгогдсон гишүүдийн хувьд ялангуяа төр төмнөөс итгэл аваад бид нар ажилланаа, өөрчлөлт хийж чаднаа гэдээ амлалтаа өгөөд сонгогдсон хүмүүсийн хувьд маш хариуцлагатайгаар ажил хэрэгчээр бас ажиллах ёстой гэж хардаг. Манай өргөдлийн байнгын хорооны хувьд бас нэг юм онцлог байдیں۔ Шин тутам байгуулагдсан байнгын хороо бас зарим хүмүүсийн гишүүдийн хувьд ч гэсэн ялангуяа энэ одоо илүү улс төрч улс төрийн капитал өндөр болсон гишүүдийн хувьд бол бас нэг тийм тоодоггүй. Ачаал бүтэл нь юу юм байж байгаа байхгүй болсон байнгын хороо гэж хардаг. Тэгээ ялангуяа манай байнгын хороонд анх удаа сонгогдсон бас жагсаалтын гишүүд байдаг. Тэр гишүүд маань маш одоо эрц одоо хугацаанд манай эрц бүрдэж хуралддаг. Манай өргөдлийн байнгын хороо бараг хойшилж ирсэн түүх байхгүй. Эрц нь хамгийн түрүүнд бүрдэж бол асуудлуудаа их ажил хэрэгчээр юм хуралддаг байнгын хороо. Тэгэхээр бидний хувьд шин тутам гишүүдийн хувьд бол үнэхээр одоо санаачлагтай юмыг хий гэсэн юм санаачлагтай сэтгэлтэй олон гишүүдээс бүрдсэн юм байнгын хороо байгаа гэдгийг бас хэлмээр байна. Шинэ гишүүдийн хувьд бол ажлын ачаал үнэхээр энэ улсын хурлын гишүүд өөрөө ямар чиглэлээр зорилт тавьж ажиллаж ийн гэдгээс хамаарч ах шиг байна. За тэрийгэн дээр бол анх удаа, 2 удаа, 3 удаа сонгогдсон гэхээс хамаарахгүйгээр хувь хүнийх нь хандлагаас их харагддаг. Чуулгандаа суудаггүй, ямар нэгэн үйл ажиллагаанд оролцдоггүй гишүүд мэрсэр байдаг боловч яг үнэхээр одоо юм хийчихье гэж оролдож байгаа гишүүд олон байгаа. Тэгээ миний хувьд бол энэ 4 жилийн хугацаа мандат авсан энэ хугацаагаа 4 жилийн хугацаа энэ бол одоо өргөлжийн мөнгө байх одоо атлантын тушаал биш. Тэгэхээр хугацаа цэргийн алба гэдэг шиг 4 жилийн хугацаанд би юу хийж бүтээчээд гарах вэ? Байгаа хугацаанд чадах бүхий л юм хийх ёстой гэж үзэж
амьдралынхаа энэ байгаа цаг хугацаанд хамгийн үр дүн гаргахын тулд ажиллахыг хүсэж байгаа. Тийм ч учраас хуулийн ажлын хэсгүүдийг бол нэлээд бас идэвхтэйгээр манлайж ажиллахыг хичээж хуулиуд дээр ажиллаж байна. Миний хувьд бас нэг одоо бас томоохон хийсэн ажил бол иргэний хуулийн ажлын хэсгийг ахалсан. Энэ иргэний хуулийн бид нар 2002 онд одоо амны эрх зүй харилцаа гэж ярьдаг иргэн болгоны энэ одоо өмчийн харилцаа, гэрээний харилцаа, гэр бүлийн харилцаа, өв залгамжлагч байдаг. Энэ бүх суур харилцаа бол иргэний хууль байдаг. Энэ иргэний хууль дээр суур харилцаан дээр бид нар хуулиа баталснаас хойш 20 гаруй жил болчлоо. Нэг дүн шинжилгээ хийж үзье. Юун дээрээ болж ийн болохгүй. Бид нар одоо барилга захиалдаг эсвэл дутуу барилга байгаад энэ дээр барьцаагаа яаж тавих вэ? Эсвэл одоо цахим зээлийн харилцаа байна тий. Цахим гэрээн дээр бид нар юу анхаарах хэрэгтэй гэдэг бүгд энэ суур харилцаа руу ордог. Тэгэхээр энэ дээр 35 гаруй одоо эрдэмтэн судлаач, дээд шүүхийн шүүгч, профессорудтай хамтсан ийм ажлын хэсгийг бий болгоод иргэний хуулийн зүйл заалтын 30% дээр нь бид нар дүн шинжилгээ хийсэн. Энэ бол том эрдэм шинжилгээний ажил. За үүнийгээ бид одоо хавар салбарынхныхаа дунд хуульчдын холбоо, шүүхийн академи, хууль зүйн яам одоо бүхий л салбарынхаа дунд томоохон хилцүүлгийг хийж онлын хувьд практикийн хувьд бид нар юун дээр анхаарах вэ гэдэг дээр бас ярилцсан. Ер нь яг улсын хурлын гишүүний ажил мэдээж бодлого тогтоох, тэр нь хэрэгжиж гинүү гэдэг дээрээ хяналт тавих, тэгээд төлөөлөх одоо юм чиг үүрэгтэй байдаг. Бидний шинэ үеийн энэ улс төрчдийн хувьд бол энэ бодлогын асуудал дээр, үзэл санааны асуудал дээр бас анхаарч энтэй тууштай үр дүн гаргахын тулд ажиллах хэрэгтэй байгаа. Тэрнээс хин нэг нь одоо төсөв дээр нэг тийм зам оруулчих, энд нэг юм засварын ажил оруулчих гэдэг бол уг нь бол улсын хурлын гишүүдийн хийх ажил биш. Аж ахуйн ачуулт гэхээсээ илүү үүний тогтолцоог нь бүрдүүлж байгаа юм а бид нар хаашин чиглүүлэх үү гэдэг бодлогын ажил дээр илүү анхаарч ажиллах юмсан гэдэг юм хүсэлтэй чин хүсэлтэйгээр бид нар бол миний хувьд бол юм хууль тогтоомжийн асуудал дээр нэлээд анхаарч ажиллаж байна да.